За өнөөдрийн яриагаар яг хөгжил гэж одоо юу хэлээд байгаа юм бэ? Ямар ойлголтыг одоо яаж хэмжээд, яаж тодорхойлоод тэгээд ямар байснаа ямар төвшөнд хүрэхийг одоо хөгжил гэж үзээд ингээд байгаа юм бэ гэсэн ийм тухай ярих гэж байгаа. За өмнөх сэдвэн та нар хэрвээ санаж байгаа бол хөгжил судлалын ухаан юу хийд юм бэ? Яад юм бэ гэдэг тухай ярьсан. Хөгжил судлалын ухаан бол одоо хөгжил гэдэг энэ ойлголтыг гэх үү, үйл явцыг гэх үү те энэ юу юм бэ? Яадаг юм бэ? За нэг улс одоо ингээ хөгжихийн төлөө ямар нэгэн бодлого гаргалаа. За тэр бодлого нь тэгээд яаж хэрэгжсэн юм бэ? Юунд хүрсэн юм бэ? Ямар одоо сөрөөгийн эерэг одоо өөр ямар байдгийг те өөр дагавар төрсэн юм бэ гэсэн тухай судалдаг гэж ингэж хэлсэн. За тэгээ мэдээж өөрийнхөө одоо мэрэгжлийн хүрээний онол янз бүрийн юмыгаа гаргана. За тэгээд ухаан байхын тулд заавал тийм нэг мэрэгжлийн тийм үү тийм академик ажил хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ ч юм бол ухаан гэж нэрлэгдэж их юм уу? Бус нийгмийн хүмүүнлэгийн ухааныхаа хүрээнд бол хүлээн зөвшөөрөхдөггүй гэж хэлсэн тийм. За тэгэхээр одоо яг уу ер нь бол яг энэ тэргээр ингээд зөндөө явж хахад манай Монгол за тэгээд энэ хөгжиж байгаа гэдэг юм уу ийм улсууд тий эдгэр бол эсвэл 3 дахь ертөнцийн улсууд гэдэг. Эдгэр бол аюух тийм хөгжихийн тухай ярьдаг л да. Одоо тийм хүмүүс маш их ярьдаг. Гэтэл одоо энэ илүү одоо юу гэдэг нь барууны гэдэг юм одоо өөрсдөө хөгжсөн нэгт ертөнцийн эдэр гэж тодорхойлоод байгаа улсын ард иргэд бол одоо манай улс хөгжмөөрөө нэтрээдэр гэж ярих нь харьцангуй бага байдаг юм шиг зүгээр миний хувийн ажиглалт байдаг л да. За тэгэхээр хүм болгон ингээд юу гэдэг өөрийнхоороо тодорхойлж ингэж ярьдаг. За ялангуяа Монголд бол одоо хүмүүс бүгд л мэдчихэж байгаа. Ер нь л тэгэл нэг хүмүүс бол ерөөсөө тэгэл бүгд л хөгжлийн тухай яриад одоо хөгжлийн төлөөх төрийн бус байгууллага хөгжлийг яадаг маадаг гэл ингээл хүчнээ юм байна шүү дээ. Энэ бол одоо маш ийм өргөн ийм одоо юу гэдэг нэг үгээр ингэж тодорхойлж ганцхан тодорхойлт гарах боломжгүй ойлголт ухтуу юмаа гэдэг нь л энэгээр харагдаж байгаа юм шүү. Өөрөөр хэлэх юм бол одоо хөгжил гэдгийг тодорхойлсон хичнээн зүүн тодорхойлт байгааг одоо би хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор бол найдвартай хэдэн зүй байгаа. Өөр хүн болгоно л гэдэг юм уу магадгүй ном судалгаа болгоно л их бах хэмжээнд энэ хөгжил гэдэг ийм ойлголтыг тодорхойлж ингэж бичиж ингэж гаргаж ирж байгаа. Ийм төвөгтэй ойлголтын тухай одоо ингээд ярина гэхэлэр би бол одоо аль нэг тодорхойлтыг барьж ингэж ярихаасаа илүү одоо багцалж ер нь одоо энэ нийгмийн ухаанд хөгжил гэдэг юу гэж ойлгуулж тодорхойлж за тэрэндээ хүрэх гэж ямар арга зам гаргаж ийсэн бэ гэсэн энэ тухайн ярих гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө нэг юм хоёр хэсгээс л яриа маань бүтээд байна гэсэн үг шүү. Нэг нь бол хөгжил гэдгийг ер нь хүмүүс юу гэж ойлгож томьёолж ийсэн. За тэгээд тэрэндээ хүрэхийн тулд ямар арга зам боловсруулж тэрийг хэрэгжүүлсэн гэсэн нэг юм хоёр төвшөнтэй байх нь л та тий. За өмнөх хэрвээ подкаст гэх үү те тэрийгээ сонссон бол ер нь энэ хөгжил судлалын ухаан бол харьцангуй сүүлд шинээр үүссэн ингээд те одоо ер нь бол одоо 1980-аад он гэхэд бол нэг юм ухаан гэсэн бие даасан байдалд хүрсэн байсан гэх юм уу та. Тэрнээс өмнө бол мэдээж уг сурвалжууд нь байгаа шүү дээ те одоо 60 50 оноос хойш ер нь янз бүрийн эрдэмтд бол ингээд өөрсдийнхөө хөгжлийн тухай концепц үзэл санаа гаргаад энд нь ингэж хүрье гэдэг ингээд хэлцчихсэн. За мөн ялгаа байхгүй өмнөх яриан дээр ярьсан тэр нэг big D development одоо тэгээ жижиг D development гэдэг нэг юм хоёр ойлголт байгаа. Энийг бол ялгаж сайлгаж ойлгох хэрэгтэй гэж тэ. Жижиг D development гэдэг нь бол одоо илүү ихэнх хүмүүсийн ойлгодог шиг тийм үү? Нийгэм ингэж ахиж дэвшдэг одоо түүхэн үйл явц гэх юм уу те? Эсвэл одоо юу гэдэг дэлхийн улсууд нэг юм бүгдөө нэг юм даяаршилт хамрагдаж байна. Одоо юу гэдэг эдийн засгийн илүү капиталист болж байж гэдэг юм уу те энэ хэв шинжийг хэлж байгаа бол нөгөө big D development буюу одоо эхнийхэн D үсгийг томорчод байгаа гэдэг ба штэ тэр big D development гэдэг чинь бол ялангуяа Америк те одоо тэр Harry Truman-ы үгнээс хойш бий болсон энэ олон улсын байгууллагууд болоод үндэстэн дамсан корпорациуд за тэгээд энэ барууны одоо цөм улсууд одоо core countries гэж байгаа те тэдний оролцоо зохицуулалттай тэдэр бусад улсыгаа одоо 3 дахь 2 дахь ертөнцийн гэсэн улсуудыгаа хянаж зохицуулах гэж оролдож байгаа энэ нэг хөгжлийн хэв загварыг хэлж байгаа. За яг энэ
хоёр загварыг ингээ хэрвээ бид нар ялгаж салгаж ойлгох юм бол хөгжил гэдэг ойлголт чинь бас яг энэтэйгээ холбоотой л яваад байгаа. Нөгөө өмнө хэлээд байгаа big data development гэдгийг тодорхойлж байгаа тэр нэг юм сайжрал дэвшил одоо юу гэдэг нь те тэрний тухай яриа. Нөгөөх нь бол big data development гэдэг нь бол илүү эдийн засгийн өсөлтөнд хүрнэ. Дотоодын нийт одоо бидний бүгднгийнх маш сайн сонссон үгнүүд байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, эдийн засгийн өсөлт. За тэгээд одоо инфляцтай их бага байх хэвээр одоо өөр юу гэдэг те ийм илүү эдийн засгийн утгаар хөгжлийг ярьж ойлгуулж байгаа энэ нэр томьёо байгаа юм л та. За энэ нэр томьёо бол хэдийгээр эзэнээс гарч ирж гэдэг юм уу эсвэл нэр томьёо гэхээс илүү энэ хөгжил гэдгийг илүү эдийн засгийн өсөлт гэдэгтээ илүү ойлгох болсон үе бол одоо 50 60-аад оны үе юм байгаа. За энэ үеэс бол одоо юу гэдэг те эдийн засаг дэлхийн улс орнуудын ингээ эдийн засгаар ингээ төвшөнд хуваагаад тэгээ дээр доор өдөргэж ингээ янз бүрийн төвшөнд хуваагаад за тэгээд энэ улс бол одоо энэ төвшөнд явна, энэ улс бол энэ төвшөнд явна. Тэгж яагаад энэ төвшөнд ингээ эцэстээ хүрэх юм байгаамаа өдөргэж ингэж ярьдаг болсон байгаа юм л та. За яг нөгөө одоо Монголд жишээ нь байсан шиг тийм Маркс информацийн онол гэж байдаг. Одоо юу гэдэг тэрийг ерөнхийдөө ингэж үзэж харсан хүмүүс бол бүгдөө санаж байгаа бах. Марксийн одоо информацийн онол ёсоор бол яадаг вэ гэхээр нийгэм бол нэг юм шатыг дамжиж хөгждгөө гэдэг ингээ ярьдаг шүү дээ тийм шатыг дамжиж хөгжөхөд бол яаж байгаа юм одоо илүү энгийнээсээ илүү одоо сайжирсан ч гэх юм уу одоо илүү тийм төгс төгөлдөр ч гэх юм уу одоо тийм төвшинлүү яагаад байгаа хөөх юм зайлуул ингээд дэвшээд явдгаа гэсэн юм санаа байна. Яг энэ шиг эдийн засгийг бол барууны янз бүрийн судлаач нар бол ингэж ангиллангуудаа улс орнуудыг дэлхийн улс орнуудыг бол тэрэнд ингэж хамааруулж оруулсан байгаа юм л та. За энэ бол ийм, энэ бол ийм, энэ бол ийм, энэ бол энэ дээрээ явна гэдэг ингээд. Тэгэхээр ингээд мэдээж одоо эдийн засгийн хувьд бол их шат доогуур байгаа тийм улсууд байж таарна. Тэр чинь бол тодорхой тий. Одоо ямар улс ордыг тэрэнд чинь ингээ явчихна гэсэн. Дөнгөт дээр нь эдийн засгийн одоо юу гэдэг те хүчнөлөө сайтай мундаг байгаа улсууд бас байгаа. За ингээд одоо юу гэдэг тэр жишээ нь одоо барууны эрдэмтдээ ангилж байгаагаар бол хамгийн ихэнд бол ингээд одоо уламжлалт нийгмүүд гэх юм уу да те тим нийгмүүд байна. Тим нийгмүүдэд бол одоо эдийн засгийн уламжлалт маягаараа байгаа гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр одоо манайх шиг малчин одоо тэгэл нөгөө зүүмэн даазмазын Африкийн шиг тариаланч анчин төвөрч идэргээд байгаа шүү дээ. Тим хүмүүс байна гэж үзв. Тэднийг бол ингээд юм ядуу байна. Хөрх юм нь одоо тэгээ бүтээгдэхүүн те production тийм хангалттай нэмүртэй шингэсэн бүтээгдэхүүнээр гаргаж чадахгүй гэдэг гэж байгаа юм л та. Дараад нь дараагийнхан шат болохоор яах вэ гэхээр тэрнээс арай дээр буюу одоо юу гэдэг те эдийн засгийн өсөлтөнд илүү үр бүтээлтэй эдийн засгтай болохын өмнөх шат ч гэдэг юм уу. За тэгээд илүү эдийн засгийн бүтээмжтэй шатанд очино. За тэгээд одоо тэр нь илүү их тогтно. Тэгэнгүүтээ одоо масс продакшн гаргадаг аж үйлдвэртсэн нийгэмд очино гэдэг ингээ ангилсан байгаа юм л та. За тэгэхээр энэ эдийн өөрөөр хэлэх юм бол хөгжил гэдэг бол ямар нэгэн байдлаар эдийн засгийн өсөлт юм аа. Тэгэхээр ингээ хүмүүсийнх нь одоо тэр нөгөө яриад байгаа ядуурл одоо гуйланчлал за тэг хүмүүсийнх нь аж ахуй амьдрал хилдэвтлээ юм хөгжнөө гэж ингэж үзэж байгаа юм те. За энийг бол яг онлынх нь хувьд эднэр бол хөгжсөтлийн ухаанд бол одоо орчин үеижлийн онол гэх юм уу да те modernization theory гэж нэрлэдэг л та. За энийг хэдүүлээ одоо юу гэдэг илүү Монголын жишээн дээр авч тайлбарлах гэж үзье. Жишээ нь Монголд бол нэг төрлийн хөгжлийн одоо орчин үеижүүлэх онол гэх үү те Монголд бол хэрэгжсэн. За энэ нь бол барууны энэ онолтой тун төстэй янз бүрийн одоо судалгаа зохиол бүтээл төр бол одоо зөвлөлт маягийн эсвэл зөвлөлтийн загварын орчин үеижил гэж нэрлэдэг л дээ те Soviet modernization гэдэг. За Ленин одоо жишээ нь анх тэр одоо большевикийн ч юм уу одоо социалист хүн коммунист ч юм уу тэр хувьсгалаа хийж яхад бол мэдээж Орос бол одоо Европын эдийн засгийнхаа хувьд бол хамгийн хоцрогдсон улсуудын нэг байсан. Одоо илүү аж үйлдвэрийн гэхээсээ илүү
илүү одоо тийм тариачин гэх юм уу уламжлалт эдийн засгийн хэлбэр дээрээ суурилсан те тэндээс хамаг юм гаргадаг ихэнхэн гаргадаг одоо нэг юм ус байсан байна. Тийм учраас нөгөө Марксийн Ленин ч юм бол Марксийн онолыг л ашиглаж тэр хувьсгалаа ерөнхийдөө хийж байгаа шүү дээ. Мэдээ ингээд засч сайжруулж янз бүр болгоод тийм үү. Тэгэхээр одоо ийм ажилчин тариачны улаан арим те гэж нэрлэдэг шиг ажилчин тариачны байгаа энэ улсыг чинь бол ажил дүрцсэн эдийн засгийн дараагийн түвшинд аваачих хэрэгтэй гэж зорилт тавиад л тэрийг юм биелүүлсэн. Яг энэ загвараа бол Монгол гээд бусад одоо өөрсдийнх нь дагуул болсон улсууд дээр бол төрсөн байна л да. За Монгол бол мэдээж Зүйл холбоот улсын дараа хоёр дахь одоо юу гэдэг социалист засгийн бол дэлхийд дээр байгуулсан улс шүү дээ. Одоо 24 онд өөрсдөө бүгд найрамдах гэж зарласан тийм үү. За тэрнээс хойш ингээд өөр улсууд бол гарч ирсэн. Тэгээд мэдээж зөвлөлтийн янз бүрийн юмыг бол бид нар маш сайн дагдаг байсан. Одоо ингээд зөвлөлтийн юу гэдэг загвараар хөгжнөө гэж үздэг байсан. Ингэнгүүт Монголын уламжлалт бүх тэр янз бүрийн юмнууд ч юм бол одоо хоцрогдсон феодал ингэж шүүмжлүүлж тэрийг бол аль болохоор хэрэглүүл одоо юу гэдэг те бүдүүлэх хоцрогдсон шинэ үетэй хөлний лөлөөг өгөөд ингэж ордог байсан байгаа юм л та. За тийм учраас тэр нөгөө бодоо кино минь дээр гардаг штэ. Өөрхийн нөгөө хүүхнүүд үсмсэж чинь тайраад л бошгыг халах залуучуудын эвлэлээд тэр гэдэл хийх гээд байгаа нөгөө гол философито хүргэжил юм хийх гээд байгаа учраас тэгж байгаа юм л та. За ингээд Монгол бол одоо юу гэдэг мал аж ахуйн орноос аж үйлдвэрцэн орн болно гэдэл ингээл дайрсан да. За ингээд дайраад одоо юу гэдэг тэр одоо соёлын усгал хатар газар эзэмших гэл ингээл өчнөө онлын Монголын түүхэнд байгаа. Одоо бүгдөө мэднэ. Одоо саяхан хүртэл шууган болоод байгаа тэр нөгөө Тэмбүүмэн бүсүрээ мөрөө устгасан гэдэг гээл те эрүүл мэндийн бүх салбарт ингээд ерөөсөө яасан. Тэм том компанид ажлууд өрнөд жишээ нь малыг хүртэл одоо нийгэмжилж авч хагаад тэгээд нөгөө нэг юм фарм маягтай болох гэж зөндөө оролцсон шүү дээ те. За тэрний улбам бол Улаанбаатар дээр зөндөө олон сүү махны янз бүрийн юмны фармууд бол байгуулагдсан байсныг та нар мэдчихэж байгаа. За эн чинь юу хийгээд байгаа юм бэ гэхээр нөгөө уламжлалт эдийн засгийн тогтолцоог чинь л одоо орчин үеийн болгож хөгжлийн эдийн засгийн дараагийн түвшинд гаргаж ирэх гэж л оролдож байгаа. За энийг бол хөгжил гэж тодорхойлж байсан байхгүй. Маш энгийнээр ирэх юм бол социализм үед монголчууд бол зөвлөлт холбоот улсын улс юм уу эсвэл одоо зөвлөлт социалист лагерын улсуудын түвшинд хүрэхийн тулд хүрхийгээ хөгжил гэж үзэж тэрэнд чиглэсэн 5 жилийн төлөвлөгөө гэдэг ингээ янз бүрийн юм гаргадаг. Тэр төлөвлөгөөгөө биелүүлсэн хүмүүсийгээ шагнадаг, урамшуулдаг, биелүүлүүлэгээ одоо баалдаг. Тэгээ нөгөө 3 гахаа махаа өгдөг. Одоо тэгээд 3 гахаа центрийн менежергээд ингээ сууж идэг. Ийм нөхцөл төрсэн байгаа юм л та. Тэгэхээр хөгжил гэдгийг ингэж ойлгодог ийм хандлага байна те. Энд хүрэх гэж ингэж янз бүр болдог ийм юмнууд байна л та. За баруунд ч гэсэн ялгаа авахгүй. Дэлхийн 2 дугаар дайны дараа өчнөө олон барууны колониусан Аз Африкийн улсууд бол тусгаар тогтносон. Ялангуяа одоо 55 оноос хойш за 50-ад оны сүүл 60-ад оны ихээр бол одоо тийм колоничлалыг халж өчнөө олон шинээр улсууд бий болсон байгаа юм л та. За гэвч нөгөө барууны улсууд ч юм бол тэр улсуудаа за одоо ингээд та нар тусгаар болчлоо окей goodbye ингээд мөрөө хөөцгөөё гэж тэгээгүй. Тэдэрт бол тодорхой хэмжээнд өөрсдийн гэсэн хяналттай элдэмтэй байх улс төр эдийн засаг маш олон юмны сонирхол байсан. За энэ сонирхлоо бол өөрөөр өөрчилж оруулж ирсэн юу гэхээр нөгөө хөгжлийн тусламжаа гэж би өмнө ярьсан шүү дээ. Өмнөх яриан дээр бол та нар баг. Тэгэхээр ингээ хөгжлийн тусламж олон улсын байгууллага энэ одоо юу гэдэг те гадаад хөрөнгө оруулалт гэдэр гэсэн нэрийн дор бол колоничлалын үед хийдэг байсан юмнуудаа бол их байгаад хэмжээнд хийх болсон. За ингээ яг тэр үед бол хүйтэн дайны үе гэж байсан та нар мэдчихэж байгаа. Нэг хэсэг нь бол зөвлөлт холбоот ус толгойлцсон ингээд аваа явж байгаа. За нөгөө хэсэг нь бол Америк толгойлцсон ингээд аваа явж байгаа нэг юм хоёр лагер хуваагдчихал өрсөлдөөл өөрийнхөө нөлөөний бүсүүдэд бол хөрөнгө оруулалт янз бүрийн юм хийдэг байсан байгаа юм л та. За тэднийг яах чам хөгжүүлэх гэж байгаа. За гэтэл ингэж одоо юу гэдгийг хөгжлийг эдийн засгийн өсөлт гэж үзээд тэрэнд нь хүрэх гэж ингэж янз бүрийн арга хэмжээ одоо ашигладаг те. Тэгээ гадны тусламж өгдөг. За эсвэл одоо өөр яадгийн энэ уламжлалт аж ахуйг нь устгаж шинэ аж үйлдвэрийн элементүүд эдгээр нэвтрүүлэх гэж хүчилдэг эдгээр энэ нэг оролдлого чинь асуудалд орж эхэлсэн байгаа юм л да. За яагаад асуудалд орч вэ? Яагаад энэ эдийн засгийн хөгжил гэж эдийн засгийг л хөгжүүлэх юм биш үү гэж хүмүүс маш их гайхаж боддог байж магадгүй. Энэ бол Монголын жишээн дээр ч маш их тодорхойлж таарж байгааг та нар мэднэ. Өөрөөр хэлэх юм бол энэ хөгжлийг эдийн засгийн өсөлт гэж үздэг концепц яагаад асуудалтай байсан гэхээр эдийн засаг нь өсөөд байхад нөгөө хүмүүсийнх нь амьдрал, нийгмийнх нь нөхцөл байдал сайжрахгүй байгаа тийм үзэгдлөөсөө дэлхийд даяараа гарч ирсэн байгаа юм л да. Жишээ нь за Монголыг хэдүүлээ бодъё. За Монгол магадгүй одоо 90-ад оны эхний хэдэн жил одоо 98 9 он ч юм уу. Одоо яг хязгаарээс эдийн засаг нь байнга өсөлтөд гарч ирснийг би бол одоо шууд барин тавиа хэлж чадахгүй. Гэхдээ 98 9 оноос бараг хойшоо бах.
ерөөсө байнга эдийн засаг өсөж байгаа. Өөрөөр хэлбэл тэгээс дээш байгаа гэсэн үг. Ингээд царцсан тэгээс доош байсан тийм тогтолцоо бол хэдхэн жилд байгаа. Тэр нөгөө том эдийн засгийн хямралуудын үеэр те одоо тэр 2008 оны хямрал эдэр гэдэг ингээд юугаар. За жишээ нь 11 онд бол одоо манай эдийн засаг чинь хэдэн хөвчлээ 17 молоо хөвчлөө өсөд ингээд супертэд байгаа. За эдийн засаг өсөөд байхад амьдрал сайжраад байдаг юм уу? Тийм зүй тогтол байна уу гэдгийг ингээ харъя гэхэлэр нөгөө хөгжиж байгаа гэдэг улсууд чинь эдийн засгийн өсөд байгаа хэрэг хүмүүсийнх нь ядуурл боддгоо, ажлын байр нэмэгддэггүй, нийгмийнх нь нөхцөл байдал, эрүүл мэнд, боловсролын хүртээмж нөгөө одоо юу гэдэг те нийтийн үйлчлэгээ дээр ерөөсөө сайжирдаг юм тохиолдлууд байна л да. Монголд одоо та нар бодоод үзье. 90 оноос хойш 3 тутмын нэг нь ядуу хэвээрээ л байгаа. Эдийн засаг өссөн. 90 оны эдийн засгийн одооны эдийн засагтай харьцуулахад хэд дахин томорцсон шүү дээ. Манай эдийн засагч 10 дахин томорцсон өдр тийм үү. Гэтэл яасан? Эдийн засаг нөгөө яг арьс махан дээр нь мэдрэгдэг хүн дээр өөрчлөлт байхгүй. Бидний дотоодын нэг хүнд оног дотоодын бүтээгдэхүүн нэмэгдсэн үү? Нэмэгдсэн. Тэгсэн хэрнээ яасан? Нөгөө хүн бодит түнийх чинь амьдрал элдв юм нь ерөөсөө сайжраагүй. Улам л одоо тэгэл эмнэлгийн хүртээмж, цэцэрлэгийн хүртээмж гэх мэтийн нэг нийгмийн үйлчлэгээнүүдийн чанар улам доройтсон, улам байхгүй болсон. Яагаад ингэсэн бэ? Яг ийм асуудал тулгарсан учраас ерөөсөө энэ зөвхөн Монгол тулгарсан асуудал шүү. Дэлхий хөгжиж байгаа гэж яригадаад байгаа бүх улсууд тулгарсан. Тэнгүүд ерөөсөө томоохон сэтгэгчнэр 80-ад оны сүүлээс юу гэж ярьж хэлсэн гэхээр эдийн засгийг хөгжил гэж үзэх чинь тэ эдийн засгийн өсөлтийг хөгжил гэж үзэх чинь наа хөгжлийг шин тодорхойлж өгөхгүй байна шүү дээ. Наа чи биш вэ? Яг бол эдийн засаг өсөд байгаа хэрнээ яг арьс махан дээр хүн чинь өсөлт үр шимийг авахгүй байна. Хөгжлийг өөрөөр тодорхойлъё гэсэн баг. За ингээд ялангуяа тэр одоо Амарт сенсей эдэр тэргүүлээд бол юу гаргаж ирсэн бэ гэхээр гаргаж ирсэн санаагаар нь бол олон улсын байгууллагууд одоо нүүб те хүний хөгжлийн индекс гэдэг юм гаргаж ирсэн. Индекс гэдэг нь бол анхандаа бол 3 хүчин зүйлтэй байсан. Шалгуураар тодорхойлдог байсан. Одоо дундаж наслалт, хүний дундаж наслалт. За тэгээд нөгөө боловсролын төвшин. Тэгээд нэг хүн донд одоо дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ те үндэсний биш. Тэгэхээр энэ гурав нь бол илүү одоо юу гэдэг энэ гурван үзүүлэлт илүү сайн байх юм бол хөгжил одоо боломжийн төвшөнд байна гэж үзье гэсэн байгаа юм л да. За мэдээж энэ тодорхойлт бол ямар бас ялгаа байхгүй өчнөө олон шүүмжил дипломтой тулгарсан. Одоо наадах чинь ингээд олон яахгүй байна. Юу гэдэг хэрэгтэй янз бүрийн шин чанаруудыг хэмжиж чадахгүй байна гэдэг ч юм уу. Жишээ нь ямар шин чанаруудыг бай тийм үү? Одоо жишээ нь хэр улс төрийн эрх чөлөөтэй байгааг тэр улс байгааг хэмжиж чадахгүй байна. За тэгээд одоо нийгмийн тэгш бус байдал хэр байгааг тийм үү? Жишээ нь одоо соёл үндэсний цөөнх мөнх ямар байгаа гэсэн санаа шүү дээ тий. За тэгээд гендрийн, за эколог одоо тэгээд нөө аз жаргалын индекс зэрэг сүлд гарч ирсэн тийм үү? Тэр мэрийг юусоо хэмжиж чадахгүй байна гэсэн байна л да. За гэвч энэ юу гэдэг анх гарч ирэхдээ мэдээж юм алдаа дутагдал янз бүрийн юмтай байсан баг. За гэхдээ л ингээл өөрийгөө хөгжүүлээд л ингээл цаашаа энэ бол ингээл яваал байгаа, хөгжөөд л байгаа. Хүмүүс бол энийг юу гэдэг олон улсын байгууллагууд бол улам ингээ хөгжүүлээд өнөөдөр бол нэг яг энэ дээрээ суурлаад арай өөрөөр хөгжлийг тодорхойлох гэж оролддог гэсэн баг. За тэгэхээр яг энэ 1990 оноос хойш л одоо нэгдсэн үндэсний байгууллагад гаргасан тайлангаас тийм хойш хөгжлийг илүү одоо эдийн засгийн өсөлт гэдэг өнцгөөс нь харж тодорхойлох хандлагаасаа ерөнхийдөө татгалзаад эхэлсэн баг. Татгалзаад эхэлсэн. Тэгэхээр хөгжил гэдэг бол зөвхөн эдийн засгийн өсөлт биш л гэж хэлж байгаа байхгүй. Тэрнээс эдийн засгийн өсөлтийг бол ингээд шууд цааш нь жичж байгаа чирэг байхгүй өгшөлчж байгаа юм байхгүй шүү дээ тийм. За ингээ хүний хөгжлийн индекс гэдэг юм гарч ирээд энэгээр ингээ хөгжлийг хэмжих гэж оролдоод за маргаантай амжилттай ингээ олон шаттай амжсны дараа бол Амарт сен нэг 1999 онд өөрийнхөө нэг номыг хэвлүүлсэн байдаг. Одоо Freedom as Development as Freedom гэдэг хөгжил бол одоо эрх чөлөө гэсэн санаа тийм үү. Энэ бол одоо Монголд орчуулагдсан ном шүү. За энэ санаан дээр бол тулгуурлаад Амарт сен бол юу хэлсэн байдаг вэ гэхээр яг энэ бол их одоо тийм philosophical санаа. За гэхдээ одоо юу гэдэг үнэхээр одоо амьдрал дээр хэрэгжиж ингэж болдог гэх юм бол гоё л байна те. Гол санаа нь бол юу вэ гэхээр хөгжил бол ерөөсөө хувь хүний хувьд бол эрхчлөө юм. Өөрөөр хэлбэл тэр хүн ямар нэгэн сонголт хийгээд өөрийнхөө хүрч чадах хамгийн өндөр одоо productivity гэдэг ч юм уу бүтээлч байдал одоо юугаараа байдгийг те. Өөрийнхөө чадвар чадамжийг хамгийн дээд түвшиндээ хүргэх тийм нөхцөл байдалтай л амьдрахыг хөгжил гэж хэлж байгаамаа гэж хэлж байгаа юм л да. Тэгэхээр одоо юу гэдэг улс төрийн эрх чөлөө шиг боловч ахаад өчнөө ол юм ба. Зөвхөн одоо олон номын сонголттой ингээд байх санаагаасаа илүү тэр хүн юу хүсэж юунд хүрмээр байгаагаа
ямар нэгэн хязгаар одоо юу гэмтэй зүв зөкстэй шүү дээ тийм янз бүрийн дарамт шахалт элдв юмгүйгээр л тэрэндээ хүрэх тийм сонголт эрх чөлөөтэй байхыг л хөгжил гэж хэлж байгаа маа гэж хэлж байгаа юм л тэ. За энэ бол мэдээж одоо жаахан философикал санаа. Гэхдээ одоо ингээд орчин үед бол ялангуяа хөгжил судлалын ухаанд дээр бол хамаарцын сайнны санаа эдрийг бол байнга ярьж ингэж чухал санаа эдэр гэж ингэж үздэг тэ. Одоо бараг л хөгжлийн шинжтэй санаа эдэр гэж ингэж ярьдаг л да. За тэгэхээр ингээд хөгжлийг одоо илүү эдийн засгийн өсөлтөн дээр тулгуурч тодорхойлгоо болоод илүү одоо юу гэдэг те хүний хөгжил энэ хүний сайн сайхан байх тал дээр нь илүү тулгуурлах илүү одоо материаллог оюуны гэдэг ч юм уу те аль хэрэгцээ шаардлага өсвөр сонирхлыг оруулсан юм хэмжигтүүн гаргаж ирээд за тэр нь бол одоо 2000 онд одоо шинэ мянга эхэлж байгаа гэсэн үг те энэ үед бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас бол одоо мянганы хөгжлийн зорилт гэдэг юмыг бол баталж гаргасан байгаа юм л та. За одоо хамгийн одоо нейтрал гэх үү хамгийн одоо олон хүний төлөөлөлтөй улс орны төлөөлөлтөй гэж үзэж байгаа нэгдсэн үндэсний байгууллага шүү дээ тийм. Энэний одоо ингээд юугаар ийм зорилт гаргаад өөрөөр хэлбэл хөгжил гэдэг хэдүүлээ ингэж үздэхээ ингэж тодорхойлцгоё. Тэгээд энэндээ хүрэх ийм зорилтууд тавилаа. За зорилт гэдэг нь тэр шүү дээ. Одоо гоол тийм үү зорилго ч юм уу. Зорилт тавилаа. За тэгээд эндээ хүрцгээе ирэх мянганда гэж ингэж 15 он хүртэл за тэгээд ингээд цаашаа 30 он хүртэл эдэргээ янз бүрийн өөрчлөгсөн. За тэрийн дараа нэр. За ингээд 15 он хүртэл ингээд тодорхойлж ингэж яасан бол. За тэн дээр бол 3 том биш 8 том одоо тийм зорилт байгаа гэх юм уу ерөнхийдөө ингэж багцалж үзэх юм бол эхнийх нь бол одоо мэдээж юу гэдэг хамгийн одоо тийм хүнд хэлбэрийн ядуурл өсөглөнг одоо багасгахыг устгахыг гэж хэлж байгаа тийм үү. Дэлхийн одоо маш олон улсад бол тийм юмнууд их байна шүү дээ. За дараагийнх нь болохоор одоо боловсролын асуудал. Одоо ингээд ятгахтан анхан шатны боловсролын төвшөнд хүн болох үрцгээе гэсэн нэг юм санаа. За тэгээд гендерийн тэгш байдлыг гаргаж ирцгээе. За тэгээд одоо хүүхдийн нөгөө эмзэгдлийг бууруулъя. За тэгээд хийн эрүүл мэндийг сайжруулъя. За тэгээд нөгөө доох малария эдэр ч гэдэм үү янз бүрийн бусад тийм олон нийтийг хамардаг аюултай өвчин зовлонтой үр дүнтэй тэмцэсгээ. За тэгээд хүрээлэн буй орчны доктортой байдлыг улам сайжруулъя. За тэгэнгүүтээ цаашаа нь яаж дэлхийн улс орон улам илүү ингэж хөгжиж дэвших юугаа тэрдүүлье гэсэн нэг юм санаатай байсан байна л да. За ингээ 15 он хүртэл тавьсан зорилт нь бол мэдээж цаашаа ингэж хөгжиж ингэж явсаар байгаа. 15 онд бол ерөнхий ассамблеагаас дараагийн зорилтоо гаргасан нь бол одоо ингэж 30 он хүртэл хэрэгжих ёстой. Энийг бол одоо гишүүн улсууд нь цааш нь ингэж юу гэдэг те энэ зорилтод хүрэхин төлөө ингээ тэмцэх ёстой буюу тийм зорилт гаргасан нь бол доктортой хөгжлийн зорилт гэдэг юм гаргасан байгаа юм л да. За ингээд доктортой хөгжлийн зорилтоор бол 17 зорилт гаргасан. За тэгээд ингээд цааш нь ингээд мэдээж ингээд явна. За энэ дээр бол одоо илүү эдийн засаг янз бүрийн гэхээсээ илүү яг түрүүний мянганы хөгжлийн зорилт шиг илүү шин чанар хүний амьдралын нөхцөл байдлыг сайжруулах дээр анхаарсан юм зорилтууд орж ирсэн л да. Одоо тэгэл ядуурлаггүй, өсгөлөнгүү, за тэгэл эрүүл мэнд сайн боловсрол мэдээ гендерийн тэгш байдал эдэр гэл тийм. За тэгээ өрөөлөн буй орчны бохирдол эдрээс яан маань эдэр гэл ингээ зөндөө олон юм бий болсон байх. За тэгэхээр хөгжил гэдэг бол одоогоор юу гэж ойлгож тодорхойлж байгаа гэхээр маш энгийнээр ингээд бүр ингээд ерөнхийгөөрч те тодорхойлж ингэж хэлэх гэж оролдох юм бол хүний амьдралын нөхцөлийг л сайжруулах л ийм зорилт болчиход байгаамаа. За мэдээж энд бол түрүүний дээр эдийн засгийн өсөлтийн нэтэр гэсэн юм болно. Гэхдээ одоо бол хөгжил гэдэг хит эдийн засгийн өсөлтөөр тодорхойлдог гэх юм. Эсвэл эдийн засгийн өсөлтийг дунд нь тавьчаад бусад асуудлуудыг тойруулж тавьдаг бус илүү хүний материаллог болоод оюуны янз бүрийн хэрэгцээнд хангасан амьдралын нөхцөл байдлыг сайжруулсан байхыг л хөгжил гэж ойлгож тодорхойлдог болоод байгаа юм шүү.